Амралтын өдрийн мэнд төргийн үзэгчдээ энэ 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Бид улсын хооронд болж өнгөрсөн зарим онцлог үйл явдлын хэсгээс таймлал өргөнэ. Тухайлбал ерөнхийлөгч салбарын төлөөлөлтөд уулзлаа. Засгийн газрын машинууц тогтоол хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа. Нөөцийн махны хүртээмж түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо. Гадаад зээлийн болон байгаль орчны үнэлгээтэй холбоотой 2 хуулийг батлаа зэрэг мэдээллийг бэлтгэлээ. Ерөнхийлөгч Монгол банк болон санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтөд уулзаж, эдийн засгийн өсөлт, валютын нөөц, зээлжих зэрэглэлийн агцад банк санхүүгийн салбарын оролцоо чухал байсныг тэмдэглэлээ. Тэрбээр төгрөгийн тогтвортой байдлыг хангах, иргэд аж ахуйн нэгжийн итгэлийг хадгалж, шуурхай үйлчлэхийг салбарынханд захилаа. Хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчнуудтай уулзах үеэрээ ерөнхийлөгч цар тахлын үед ачааны хүндийг үүрсэн эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ. Тэрбээр Эрүүл Монгол хүн хөдөлгөөнийг үр дүнд хүрэхэд хувийн хвшлийн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд манлайлан оролцох шаардлагатайг онцолсон юм а. Мөн ерөнхийлөгч хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчтэй уулзаж, хүнсний хангамж аюулгүй байдал, үндэсний эдээ ундааны соёлыг хадгалж түгээхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэллээ. Тус салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3%-ийг бүрдүүлж 48500 шууд ажлын байр бий болгож байгаа бөгөөд 2030 он гэхэд борлуулалтын орлогыг 1.5 дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Засгийн газрын ээлж тус хуралдаанаар үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолын төслийг хилцэн баталж, нөөцийн махны хүртээмж түгээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Нөөцийн махны борлуулагдаагүй үлдэгдлийг 2026 оны 5-6 дугаар сард зах зээлд нийлүүлэх, нөөцийн махыг нэг этгээдэд давтамжтай болон их хэмжээгээр худалдан борлуулсан тохиолдлуудыг яаралтай хянан шалгаж, дутагдсан хэмжээгээр нөхөн бүрдүүлж зах зээлд нийлүүлэхийг бэлтгэн нийлүүлэгчид хариуцуулах, цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, энэ сарын 25-ны дотор зах зээлд нийлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даатгалаа. Хүнсний тухай хуулиар аймаг нийслэлийн засаг дарганаар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй. 2027 оны нөөцийн махны тоо хэмжээг тогтоож, иргэжил дахин ийм байдалд хүрэхгүй тулд эртнээс бэлтгэл хангаж ажиллахыг шатны засаг дарганаарт үүрэг болголоо. Нөөцийн мах худалдаалах хугацааг 15 хоногоор сунгаж, 2026 оны 7 дугаар сарын 1 болголоо. Мөн нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу 13-аас 15 мянган төгрөгөөр борлуулахаар боллоо. Махан бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, энэ 5-6 дугаар сард зах зээлд нийлүүлэх махны хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэлтийг хангах, үнийн огцон өсөлтөө сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг зохион байгуулна. Засгийн газрын 2022 оны 449-р тогтоолоор богдхан төмөр зам төслийн суур бүтэц барих төслийн ажлыг ил болгохоор шийдвэрлэсэн. Гэвч төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны зөвлөмж болон уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон гарсан засгийн газрын 3 тогтоол богдхан төмөр зам төслийн ажлын явцын талаар засгийн газрын хуралдаанд 3 удаа танилцуулсан асуудлын тэмдэглэл, холбогдох материал нь төрийн нууцын зэрэглэлд хамаарсан хэвээр байсныг хуралдаанаар нууцаас гаргаж ил болгохоор шийдвэрлэлээ. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар засгийн газраас яаралтай гормоор өргөн мэдүүлсэн гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль, мөн байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хилцэн баталлаа. Хууль батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, стратегийн ач холбогдол бүхий эдгээр төслийг хугацаанд нь ашиглалтанд оруулах боломж бүрдэж байгаа юм а. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтанд орсноор баруун аймагуд эрчим хүчний хувьд бие даах бол газрын тос боловсруулах үйлдвэр дотоодын нийт хэрэглээний 50 орчим хувийг хангах боломжтой гэж үзэж байна. Энэ онд дээрх 2 төсөлд 1.8 их найт төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд уг хууль нь нэг удаагийн зохицуулалтаагаар гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилготой юм а. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Хууль хэрэгжснээр төсөл хөтөлбөрүүдийг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөр нь 3 зэрэглэлд ангилж, бага нөлөөтэй үйлчилгээний байгууллагууд үнэлгээ хийлгэхгүйгээр мэдэгдэл өгөөд үйл ажиллагаа эхлүүлэх боломжтой болж байна. Энэ өөрчлөлтөөр үнэлгээ тайлан хилцүүлэг магадлан баталгаажуулалттай холбоотой төрийн хүнд суртал 30 орчим хувиар буурах юм а.
Харин байгаль орчин нөлөөлөх эрсдэл өндөртэй томоохон төслүүдийн хувьд ерөнхий болон наривчилсан үнэлгээ хийлгэж, салбарын яам эцэслэн шийдвэрлэх одоогийн зохицуулалт хിവэрүүлтнэ. Монгол улсын ерөнхийлөгч Хунагийн хүрэлцэх Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй Олимпийн таеквондогийн Аз ТV аврах шалгаруулах тэмцээний нээлттэд оролцлоо. Тэрбээр энэ тэмцээний зөвхөн медалийн төлөө хөрсөлтөө бос улс орнууд ард түмний найрамдал нөхөрлөл хамтын ажиллагааг бэхжүүлж хүндлэл сахилга бат тэсвэр хадуужил эв нэгдлийг харуулдаг гэдгийг хэлж баг тамирчдад амжилт хүслээ. Мөн Дэлхийн таеквондогийн холбоо болон Азийн таеквондогийн холбоо, Дэлхийн таеквондогийн төв байгууллага, Монголын таеквондогийн холбооны хамт олон зохион байгуулагч нарт талархал илэрхийллээ. Паралимпийн наадмын эрхийн чансааны оноо олгодог өндөр зэрэглэлийн энэ тэмцээнд 43 улсын 1300 тамирчин, Пүмсэгийн 9, Тулааны 27, пара тэквондо гэсэн төрлөөр өрсөлдөж байна. Тэмцээний шилгүүдээ эх 9-р сард Японы Aichi муж, Нагоя хотноо болох Азийн зууны 20 дугаар спортын наадамд оролцох эрхээ авах юм а. Одоогоор манай тамирчин Янжинлам, Ган Эрдэн, Ханд нар хүрэл медалийг хүртээд байна. 2016 оны Риогийн зуны олимпийн наадамд манай тамирчин Тэмүүжин анх удаа олимпийн таеквондогийн төрөлд оролцсон түүхтэй. Парис 2024 паралимпийн наадмаас Хөдөлмөрийн Баатар Сүрэнжав алтан медаль, Гавьяа тамирчин Болор Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн юм а. Ерөнхийлөгч Ивэлдор М-банк арена зохион байгуулж буй тэмцээн 5 дугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ. Таеквондогийн спортоор дэлхийд 300 сая гаруй хүн хичээлдэг юм байна. Одоо та бүхэнд улсыг оронд болж өнгөрсөн онцлог үйл явдлын гэрэл зургаас төлөвлүүлье. Аранга аймаг Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны хаврын бүх нийтийн мод тарилтаар урд тамирын голын эрэг татмын дагуу ойн зурвас байгууллаа. Энэ удаа 3 талбайд 3000 ширхэг улаас бургасны суулгац тарьсан байна. Мод тарих ажлыг аймгийн байгаль орчны газраас зохион байгуулж, Эрдэнэ булган суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хвшлийн 135 байгууллага, сайн дурын нийт 1200 гаруй иргэн оролцжээ. Мод тарилтын ажил өнөөдөр ч үргэлжилж байна. Тус аймаг сүүлийн 3 жилд урд тамирын голын эрэг татмын дагуу зурваслан мод тарьж байгаа юм а. 2024-2025 онд мод тарьсан 8 талбайд энэ хавар нөхөн тарилт хийжээ. Ингэснээр 2024-өөс 2026 онд урд тамирын голын татмын дагуу нийт 11 талбайд 10,000 гаруй мод тариад байна. Аранга аймаг Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарих зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд 2022-оос 2025 онд нийт 1 сая 327 мянга гаруй мод тарьж, зорилтынхоо 6.6%-ийг хэрэгжүүлээд байна. Мөн иргэдийг мод тарихад дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн төвийн Дэмэд Жанжны талбайд тарьц суулгац үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, шилмүст навчид болон жимсний модны суулгац танилцуулжээ. Энэ 7 хоногийн тайм хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.